Солиорол хийгээд ухаарал зохиолын 5 дугаар хэсэг. Удсан ч үгүй оройн 9 цаг боллоо. Мөөгийг үзэх дуртай инэдмийн цувралаа үзэж эхэллээ. Монголын 3 найзын илэг хөшөөмөр үйл явдлаар дүүрэн хөгжилтэй кино үзэж дуусчаад мөөгийг хөгжим сонсохоор хэвтлээ. Моцартын 5 дугаар симфоник сонсож байтал гинт түүний толгойд нэг сонин модал харван орлоо. Би яагаад амьдралынхаа нэг хэвийн байдлыг өрхөж өөр зүйлсийг хийж амьдралаа сонирхолтой болгож болохгүй гэж. Гэхдээ мэдээж болно шүү дээ. Тэгээ юу хийж үзэнэ гэж. Хүмүүсийн хийдэг ажлуудыг хийж үздэг юм билүү? Юу нэг ингэ байт. Хийж үзхийг хүсэж байгаа ажлуудын жагсаалт гаргаад нэг өдрийн турш ажиллаж үзье. Надад ч туршлага болно. Зохиолын маань Голдүүрийн Баатар маань хүссэн жагсаалтаа гаргаж эхлэв. Үгүй яагаад ч юм бэ жагсаалтаа гудамж цэвэрлэгч гэдгээр эхлүүлсэн байна. Жагсаалт нь эмчийн ажил, гаргуулын ажил, багшийн ажил мэтээр үргэлжилж засаг даргын ажиллаар дуусчээ. Мөгийн жагсаалтаа гаргаж эхлэв. Маргааш эдгээр мэргэжлэр ажилладаг хүмүүстэй уулзаж хамтны өдрийн турш ажиллаж үзнэ гэдгээ хэлж ойлгуулж зөвшөөрлөө. Солонгоо надтай хамтрах бол яах вэ? Хэмээн өвд. Мөн тэрээр яриагаа үргэлжлүүлнэ. За ядарч байна гэж эртхэн удаж амрах минь. Бас бодол доторх киногоо хийх минь. Мөгийн өдөж бүр орондоо орсныхоо дараа нүдэ анаад өөрийн хүсч буй сайхан ирээдүгээ төсөөллийн тэтгэр зурглалуудаа ашиглан 15 минутын турш кино хийдэг зуршилтай. Энэ зуршлын түүнд сэтгэлийн асар их хүч өгдөг. Хүү орондоо ороод хэвчгээд оюундаа бодол доторх киногоо хийж эхэллээ. Тэр хожмын нэг өдөр гадаад дэлгэр бичсэн зохиолоор Нобелийн шагнал хүртэн гэж мөрөөддөг ба энэ мөрөөдлөг киноныхоо нэг хэсэг болгоно төсөөлж байлаа. Мөн түнчлэн тэрээр Харвард их сургуулиуд Солонготой хамт Америкт Харвард их сургууль Солонготой хамт суралцаж байна хэмээн төсөөлж байна. Дашрамж хэлэхэд тухайн үеийн нийгмийн байдал баг зэрэг ороо босгоо байсан ба Монгол улсын эдийн засгийн тухайн үеийн байдал сайнгүй байсан тул ард иргэдийн амьдралч бас элбэг хангалуун бос байна. Эцэг эхчүүд сарын цалингаа арай л ядан амьдралдаа зохицуулан хүргэж байна. Эдгээр он жилүүдэд эцэг эхчүүдийн хувьд нэг хүүхдээ их сургуульд сургана гэдэг санхүүгийн хувьд ихэнх зарлага гаргадаг байсан учраас хүүхдээ оюутан болгож дөнгөдгөө байв. Ийм хэцүү бэрх цаг үед байгаа гэдгийг мэдэж байсан ч мөнхөрдний маань хүсэл мөрөөдөл их сургуульд суралцах байсан ба суралцахтай дэлхийн шилдэг сургуульд суралцах хэтийн том зорилготой агуу мөрөөдөлтэй байсан. Өөрийнхөө хүсэл тэмүүллийг хөтлөх үүднээс тэрээр орой бүр ийм бодол дотроо кино хийдэг. Мөгийн киногоо дуусгачаад дуг нойрондоо дугж ирж эхлэв. Ингэж ховдын хаврын нэгэн өдөр өнгөрөв. Өглөөний 7 цаг болсныг мэдэгдэж баадуутай цагны сэрүүлэг жингэнлээ. Нойроо харамлан залуу хүү сэрүүлгийг нь унтрацаад буцаад нойрсготол дүүмөг бат. Ой ягаа босоор өгөө бол хичээлээсээ оцрох нь байна шүү түргэн бос. Үүргэлсэр мөгийн хувцаа босож хувцаа өмсөв. Нүрөө угаасан авч нойрно сайн сэргэхгүй л. Тэгээд цайгаа шалгахын шиг уугаад сургуульд авлаа. Ангидаа орж ирээд мөг шууд л ширээнэ ард суугаад гараад ирлэн зүг юм. Солонгоо түүнийг орж ирэхэд мэдлэх гэсэн боловч хөөрлөн юусоо хараагүй тулж чадсан. Эрдэнэч бас гайхсар хоцор. Монгол хэлний хичээл эхлэв. Цэнгэл багш хичээлээ эхлэхийн өмнө сурагчдын нэрсийг дуудан нэрс бүртгэж эхлэв. Мөнхөрдний нэрийг дуудахад Эрдэнэ мөгийг сэрэх гэтэл унтаж буй хүүг харсан багш. Ивэ хөөрхий. Хүү ядарсан бололтой. Битгий сэр. Амраг гэв. Цэнгэл багш хичээлээ эхлэв. Хүү нойрсон юм байрлал. Хичээл эхлснээс 30 гаруй минут өнгөрлөө. Нойрондоо дарагдсан залуу хүү нуугдсан нүдээ нухлан амаа томоогч ангаалган эвшээлгсээр. Сэрсэн дээрүүдээ тэрээр солонгоор харж мэдлчихэд гараараа таллаа. Эрдэнэ
Мөгийн хөшөө. Чи даалгавраа хийсэн үү? Гэтэл мөг хийсэн бас яасан. Багш хүүхдүүдийн зохион бичлэгийг өөрсдөр нь уншуулж байна. Мань сая уншчихсан. Чамаар уншуул. Чамаар ч гэсэн уншуулах байх. Мэдлэг өгшин санасан талхарлаа. Эрднэгийн сануулга өгч дуусаагүй байталцсан гэл багш. Өө мөгийн сэрсэн байна уу? Чи багшийнхаа өгсөн даалгаврыг хийсэн үү? Бидэнд зохион бичлэгээ уншиж сонирхуулаач. За гэсэр мөгийн зохион бичлэг уншиж гэлээ. Би хэм бэ? Би их л жирийн хүн. Би эргэх орчлонгийн жамыг даган өөдлөх үедээ өөдөлж, уруудах үедээ уруудаж явах тавилантай их л жирийн хүн. Би жаргах үедээ дэваачинг мэдэрдэг, зовх үедээ тамийг мэдэрдэг, хос ертөнц хийгээд хос амьдралын завсарт төв чигч явахыг эрмэлзэн яваа. Игэл жирийн. Би хүний зам буй твийн туйлын үннийг хийгээд түүнд хамаарах өөрийн үннийг бий болгож өрөөлийн үннийг таних гэж яваа. Игэл жирийн хүн. Би аштын заяагаа тэгштгэх гэж алс хэтийн амьдралаа утга учиртай болгох гэж ертөнцийн алив юмс үзэгдлийн далдаас далд чандаас чанд мөн чанарыг танин ухаарч мэдэх гэж оюуныхаа бяд биеийнхэн хүчийг шавхан эрдмийн ирэлхийн яваа. Залуу аюунтан. Би тасралтгүй хөврөх он цаг хугацааны өөрийн оршин буй энхэн мүчилгийнхөө өнгөрсөн одоо ирээдүйн цагийн алиндж эсвэл сайн эсвэл муу чанартай байсан ч сайхан эсвэл муухай аран шинтэй байсан ч буян эсвэл нүгэл үлдсэн байсан ч эцсийн эцэст хүн гэдэг нандин чанараа хадгалан үлдэж чадах эглэхэн хэрнээ энгүй хувь заяада эгэлж ирэн. Би болох уу? Та нарч бас хүн. Хүн гэдэг цол хэрхэмтэй амьтан огтхон ч биш. Хүн ухамсар сэтгхүүтэй. Хүн хөдөлмөрч чанартай. Хүн хэл яриатай. Эдгэр шинж чанараараа хүн амьтнаас өөр. Амьтанд үхтэйгээ цорын ганц заяатай бол хүнд бурхан болох өөр бас нэг тавилан байдаг. Хүн агуу их сэтгхүүтэн би бол хүн, та нарч бас хүн. Зохион бичлэгийг минь анхааран сонсон. Та нартай талархлаа. Цэнгэл багш. Чи үнэхээр сайхан бичжээ. Аргагүй л миний онц сурлагт мөн дөө. Нэр удахгүй яруу найргийн хөрөлт тулга наадам зохиогдно. Чи урын сангаас 2 3 шүлэг сонгоод тэмцээнд оролцох бэлтгэлээ хийж байгаарай. Заавал төрүүлнэ шүү. Гэт хэсэг чимээгүй басна яриагаа үргэлжлүүлээ. За хүүхдүүдийнхээ өнөөдрийн зохион бичлэгийг ингээд дуусгах юм. Гэрийн даалгаварт нэгүүлсэл гэдэг сэдвээр зохион бичлэг хийж ирцгээгээрэй. За дараагийн хичээлээр уулзтлаа. Түр баяртай. Гэт ангиас гарамтлаа. Ирнэ. Андын хэлсэн үг ч үнэхээр гайхалтай байлаа шүү. Ёстой шагшин багтмаар л. Өнөөдөр өнөөдрийн саксны бэлтгэл ирнэ үстэй. Өчигдөр би чамайг арай л гэж аргасан шүү. Найзтай бэлтгэлтэй заавал ирээрэй. За. Гэж завсарлахаар. Солонгоо мөөгийн рүү төхөж ирээд. Яасан. Миний наз орж ирэнгүүтээ ширээ наалаад унтчихсан лээ. Ядраа юу? Гайхав үстэй. Гэх юм уу? Би хавар болохоор л пимэс жахан сүлцчих гээд юм. Гэхдээ санаа зовлтгээ би шаардлагатай амьд юм хэрэгжилж байгаа учраас гайхав. Сонноос чиний саяны зохион бичлэг үнэхээр гоё болж байна. Оюуны минь цангааг тайлах шиг л болсон. Ингээд чиний толгойн хаанаас тийм уран үг гардаг байна. Би бүр биширч эхлэе. Гэхэд мөгийн сандарсан. Үгүй мэдхгүй юм бичээл эхлэхээр л үг цаанаас ундраад эхэлдэг. Яг юун тухай бичиж буугаа сайн ухаарч амжаагүй ч бичээд дуусчихсан байдаг. Бичснээ уншихаар нэг иймэрхүү бүтээл болчихсон байдаг. Юу гэж учирлахаа би үнэхээр мэдэхгүй байна уу. Чи онгоцтой юу бүү юу? Уран бүтээлийн онгодтой хүмүүс л чиний саяны хэлсэн шиг мэдрэмжүүдийг мэдэрдэг гэсэн. Надад тийм онгод байсан ч болоосоо даанч тийм онгод хүссэн хүн болгонд заа яахгүй юм дөө. Мэн санаашраа.
Тэрээр яриагаа үргэлжлүүлээ. Гэхдээ би хацтай. Өөрөө тийм авьяас төгөлдөр биш ч гэлээ. Тийм уран бүтээлийн онгод ормстай залууг найз хүүгнээ болгож чадсан сүүхэтэй хүн гэж биш. Үнэндээ моцгоо хэлэхэд надад орж ирээд байдаг энэ онгодыг чи надад хайрладаг мэдхүү. Чамааг харах тоолонд нэг тийм юр бүсийн сайхан мэдрэмж надад төрдөг. Яг л бурхан надад суу бэлгийн агуу гэгэрлэр намайг гэгэрүүлж байгаа мэт санагддаг. Тэгвэл бурхан нь чамайг байнга суу бэлгийн гэрлэрээ гэгүүлж яхаас гэж маазраг. Нэр өчигдрөөр хийж үцхийг хүссэн ажлуудын жагсаалт гаргалаа байна. Тэгээд жагсаалтанд байгаа ажлуудыг нэг өдрөөр хэд хоногийн турш хийж үзье гэж шийдээд байгаа. Чи надтай хамт ажил хийж үзэх үү? Өнөөдөр би холбогдох хүмүүстэй уулзаад зөвшөөрөл аваад эх 7 хоногийн нэгдгээс эхлэн 5 өдрийн турш хичээлийн бос цагаар өөр ажил хийж үзье гэж санаад. Чи завтаа байх уу? Юу гэж бодож байна? Гэхэд солонгоо. Эх 7 хоногийн л хавах хэрэгт манай авах их ч хурин болно. Хормын бэлтгэл ажлыг хийгээд тун завгүй байх. Чиний наад санаа чинь үнэхээр сайхан санаа. Харамсалтай нэ чамтай хамт байж амжихгүй юм дээ. Гэхдээ чи олж авсан туршлага надад найзтай ярихаа мартаж болохгүй шүү. За. Мөгийн мэдээж би чамдаа ярина. За. Гэт хацар дээр нь үнстэл гаднаас ангийнхныгаа дагуулan орж ирж байсан эрдэнэ тэрийг харагцсан. Вау, дахиулээ. Гашуун байна гэж ангийнхнаа дөргөн бөөнөрөө ойрлоо. Ичсэн салангой тэр даруй өөрийнхөө сууд руу очсон. Тэр өдрийн хичээл тарсны дараа мөгийн хот төгжүүлэх албаны дарагтаа уулзаж эх 7 хоногийн даваа гарагийн нэг өдөр нэг ажилтнтай хамт ажиллаж болох тухай зөвшөөрөл авав. Дараа нь нэмлэгдэр очиж төрхөн тусламжийн тасгийн нийгэмчтэй уулзаж, дараа нь нэрийн компани захиралтай уулзаж, дараа нь 4 дугаар сургуулийн захиралтай уулзаж тус зөвшөөрөл авч чадав. Харин засаг дарахтай уулзах хэрэг хурал чуулган болж байсан тул уулзаж амжаагүй ба. Уулзсан ч зөвшөөрөхгүй байсныг мөөгийн сайн мэдэж байсан учраас жагсаалтын сүүлчийн тэмдэглэлийг баллаж тарав. Дараа нь бэлтгэлд очив. Тин оройч болов. Мөгж гэртээ арив. Нэгтгэн хичээлүүдийн даалгаврыг хийчихэд оройн хоолны бэлтгэлийг хийж эхлэв. Хурал зуурч нухад жилдэж хэрчсэний эцэст цөвөнгөн урал бэлэн болов. Махаа хөшөглөж ногоо арилгаж сангнаа халслаад хэрчиж бэлтгэсэн гурилын дундаа тараа болов. Гурилыг сонгонтой хамт чигнэхээр цөөнгийн гурил нэг зөөлөн бөгөөд амттай болдгийг залуу хүн олон жилийн туршлагаараа мэдэж авчээ. Ийм хоолны бэлтгэлийг хийж дуусгачаад мөг хөгжим сонсохоор хэвтлээ. Fearless Turkey March Бетховны 6 дугаар симфони алсад суугаа ээж Монголын өнөртэй салхи зүүдэн дуяата аав зэрэг дуу сонсно. Тухайн үедээ Жавхлангийн дуулсан дуу хит болж байсан ба хүмүүст түүнийг Монголын Elvis Presley гэдэг байлаа. Дуу хөгжмийн утгаар нь бус зүгээр л англид Elvis Presley гэдэг ганц од дуучин байдаг бол Монголд ч бас нэг хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээсэн од дуучин байдаг ба тэр нь Жавхлан гэдэг утгаар зөвлөдөг. Тийм дуулсан ээжийн тухай дуунуудаас нь алсад суугаа ээж дуу. Үнэхээр хүмүүний сэтгэлийн үцийг хөндөв бас хөглөн уянгалаг дууж байна. Сүүмих зэрэглэнд гигэнэрлээд сүсгэлхийн эрхэнд ээж минь бодогдно. Хүүгээ ирнэгээд сүүгээ өргөөд хүслээ хичээлтэл аслыг ширтээдээ. Хөхрөх хулсан хөлөрч харагдана. Хүүгийнт нь сэтгэл гэгэлзээд байна. Хүний зэрэгтэй хүүчин явна. Хүслийгт нь нэмэглээд яваад очиндоо гэд ил дууны үгэн хүртэл бас цаанаа л нэг яруу сайхансан. Залуу хүү хөгжмөө сонсож дуусгачаад салхилахад гарлаа. Хүү явсаар театрын уртлын модон сандалд орчихсон. Хүү аманда алсад суугаа ээж дууг аялав. Бага насныхаа тухай бодож ирлээ.
1-р ангийн сурагч байхдаа нэг өдөр мөөгийн гэрийнхэн даалгавар хийж байхдаа ээжтэй. Ээж өнөөдөр хэдүүлээ гүүн дахианы үндэг шарж идэх үү? Тэх үү? гэж байснаа бас 1-ээс 10 хүртэлх тоог хуулан бичих дасгал хийж байхдаа залхуун үрээд ид шидэнд итгэн ара пара пух бүгд бичих гэж хөглөж байснаа санан нэмсэглэж.